Хот өндөр сувагт тавтай морил би хөтлөгч Инхбат. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц үх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг төр зогс буяар нөлөөллийн аяны хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам болон чанартай амьдрын ураатай Мортон Residence ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107-аас долгионы хот өндөр хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд ханашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ 20 дугаар зууны манлай эмэгтэй удирдагч Сономын Удвал гэдэг хүний талаар ярих чинь. За тэгээд энэ хүний талаар мэдээлэл өнөөдөр юмуд бас маш их байдаг учраас те кино минутсан хийгдсэн байдаг юм билээ. Ерөнхийдөө манайхан юу авцсан бах уу? Ямар хүн бэ гэдэг талаар бас мэдэх нэг нь мэдчихэж байгаа бах. Би зүгээр бас тэр зүйлсүүдээр дурддагдаагүй, зарим нэг юм дээр орхигдсан байсан тиймэрхүү дүүхүүдийг нь илүү онцолж хийхээр бэлдээд за энэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За Сономын Удвал за 1921 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Дашин жилэн сум 3 булаг сумын зааг дээр байдаг энэ Лахуул гэж байгаа. Лахуулын өвөр өрхтөө гэдэг газар мэндэлсэн гэдэг. За түүний эцгийг бол Чойнбэл гэнэ. За олноо болохоор мухар хуруу Чойнбэл гэж алдарсан ийм хүн байгаа. Гэхдээ яг бичээч байсан. Ийм хүн байсан. Харин их Цэдэн гэдэг эмэгтэй нь болохоор энгийн малчин бүсгүй байжээ. За анх 5 настайдаа Балжиннэм гэж эмэгтэйгэр Монгол бичиг заалгасан. Удвал. За тэгээд 7 наснда Булган аймгийн Халиун Чин бүрэн суманд бичиж хийж эхэлсэн. 7 настайгаас. Энэ үед ээж Цэдэн нь болохоор мухар хуруу Чойнбэл гэдэг энэ хүнээс салсан байгаа юм. За тэгээд Өмнөг аймгийн Харьяат Соном гэдэг хүнтэй гэр бүл болсноор ээжигээ дагаад 1930 онд Өмнөг аймаг руу шилжсэн гэдэг. За иймээс удвалыг нөгөө нэг их эцэг Чойнбэл гэдэг гадар мухар хуруу Чойнбэл гэдэг бичээж хүнээр оглохоос илүүтэй сүүлд ээжийнхэн суулсан энэ Соном гэдэг хүнээр оглдог учраас бид нар Сономын Удвал гэдэг нэрээр нь мэддэг юм байна. За яг юунаас болоод яагаад энэ Чойнбэл гэдэг хүнээс ээж нь ингээд амьдрал нь хоёр тишээ болсон юм бэ гэдгийг бид нар мэдээж шүүхгүй. Гэхдээ яг насны хувьд харах юм бол Чойнбэл гэдэг хүн ээж Цэдэнгээс нь 20 гаруй насаар ах байсныг нь харахаар за тухайн үед бол нөгөө нэг юм богтлох гэдэг ч юм уу тиймэрхүү юм байсан болоод бас иймэрхүү юм болсон бахаа гэж зарим хүмүүс үздэг юм байна. Юутаач ээжтэйгээ лүнд ирээд тэгээ ээж нь баг сургуульд галч хийдэг. Дээрээс нь сайлчин хийдэг байж байгаа. Харин эцэг нь болохоор улсын хоршоонд мөн улсын хэвлэл зэрэг газар ажилладаг байсан Соном гэдэг хүн. Гэрийнх нь болохоор удвалыг лүнд авчираад энэ төсөн газар жишээлбэл энэ Булган аймгийн Дашин жилэн гэж шүү дээ. Би сая нөгөө газын зүг хараад байсан нь Булган аймгийн Дашин жилэн за наашаага Баян нуур тэгээд лүн залгадаг байхгүй. Тэгэхээр тухайн үед засаг даргааны зохион байгуулалт ямар байсан юм мэдэхгүй Богдхан уулын аймаг гэдэг томоороо нэг аймагт хариалагддаг байсан уу. Тэгэхээр нүүдэл хийж байгаа улсууд бол нэг аймаг дотор л хөдөлж ийн гэсэн үг юм байна. Ер нь бол. За тэгээд ямар ч сан баг сургуульд ээж нь галч хийгээ сайлчин хийдэг. За тэр суусан тэр Соном гэдэг хүн нь болохоор бас хэвлэл дээр юмд ажилладаг бичиг үсгтэй хүн байж. Ямар ч сан охиныг бол баг 5 настай байхад нь ингээд сургууль сургаад лүнд ирээд бас дахиад 1 жил сургасан гэж байгаа. За ингэж байж байгаа эднийх Өмнөг говь руу нүүсэн байдаг. Тэгэхээр Өмнөг говь гэдэг тустай аймаг байхгүй тухайн үед. За Төв аймаг гэдэг үлээ Богдхан уулын аймаг гэдгээрээс л нэг бүтэн аймаг дотор л яваад байгаа. За тэгсэн чинь хувь заяа гэдэг зүйл охинд хатуу хандсан гэдэг. Өмнө говьд очиод удаагүй байж хахад нь их Цэдэн буюу ээж нь нас очиж байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг харах юм бол охин нэг 5-аас 6 настай. Тэгээд ээжигээ дагаад хойд эцэгтэй болоод тэгээд итгээд амьдраад Өмнө говь руу амьдрах гээд очисон чинь ээж нь нас орчиж байгаа. За тэгэхээр хойд эцэг бол ерөөсө хуульч, банкны ажилтай тэгээ үргэлж бас юм хөдөө гадаа явдаг юм. Томилтоор байнга ингэ явж идэг хүн учраас ардаа нөгөө охинд тавих анхаарал нь мэдээж багасж эхэлсэн. За тэгсэн чинь охин яг хөөхлөөр мэдээж нөгөө амьдрал болсон хоолунд олж идэх гээл ингэ шүү дээ. Тэгээд айл хотонд очиж зарагддаг, хон хариулдаг, хүний гар хөлийн үзүүрт гүүх юмд нь гүйж ингэж хэцүү амьдралыг туулах болж байгаа. Нэг өсөндөө ээж нь өнгөрөөд хойд аав нь ингээд ажлын нэтрийг ингэ явуулчихлаар ард нь ганцхан хүүхэд, ганцхан охин ингэ юу гүйл хаягдж байна гэсэн үг байхгүй. Тэгээд амьдрахын ирэхээр л айл очил юм омыг нь хийгээл заргадаал ингээл байж байгаа. Тэгээд ээж нь жоохгүй аав нь жоохгүй анхаарал хандуулахгүй нөхөр тэр хүүхдийн хичээл сургууль гэдэг юм уу юм орхигдож байна. Тэгээд дээрэс нь хувц нар шинэ хувц нар ч гэдэг юм уу юу байх вүлээ. Нэг иймэрхүү нөхцөл байдалтай байсан байгаа. За ингээд баг айл зарцлагдах шахуу байж байгаа үед нь нөгөө хойд эцэг Соном нь өөр хүнтэй гэр бүл зохиогоод охины байдал бүр хэцүү болсон. За ингээд баг тэднийд амьдрахгүй хүртэл харьяалагдах үгүй хүртэл хэцүүдэж байгаа байхгүй. За ингээд өнчөрч очирсан хаягдсан охин гэж хэлж болохоор энэ охины маань амьдрал үнэхээр хэцүү байгаад харж хамгаалах хүн байхгүй, осолдохгүй нэг айл туслаад нэг хоол ундаа золгоод унтах газартаа л золгож байгаа. За хувцнарч гэж юу гэлээ. Тэгсэн чинь энэ үед бүр түүний амьдралд маш том юм бүр юм
алтан нар шиг тийм халуунаар төөрсөн хүн энэ амьдралд орж ирдэг. Энэ болохоор Бүгд найрамд Монгол Ард улсын ардын хурлын дарга төрийн тэргүүнээр олон жил ажилласан Жамсрангийн самбууга. Тэр үед болохоор одоо төрийн тэргүүн болоогүй, хоошоо одоо Орос руу элчин сайдраа суугаагүй, Хойц Лонгосын элчин сайдраа суугаагүй байгаа тийм үе 1930-аад он руу ярьж штэ хэдүүлээ. Тэгсэн чинь Богдхан уулын аймгийн даргын албыг хасчихсан юм байна самбууга. За самбууга Нямаагийн талаар бид нар урд нь самбуугаан дугаард хийхдээ маш тодорхой ярьсан. 20 гаруй хүүхэд өргөж явсан юм хүн байдаг. Тэгэнгүүт самбууга Богдхан уулын аймгийн даргаар ажиллаж хагаад тэгээд одоо тухайн орон нутгийнхаа айлуудаар ороод ингээд танилцаад ингээд явахгүй юу. За тэгээ явж байгаад нэг айлд очиод зочлоод очиж. Тэгээ орсон чинь тэнд нэг азаг гэдэг юм да бид нөгөө нэг малын энэ одоо арсыг те одоо нэхитэй илдээд тэрийг дэвсгэр болгоод хэрэгэлдэг гэх юм. Одоо нэг шиддэг дэвсгэр маяг юм. Тэгээд тэн дээр орсон чинь нэг хүүхэд унтчихна гэж байгаа юм. Тэгээд ингээ харахлаар мэдээж одоо нэг байрлалын хувьд гэрийн одоо хаяа дагсан баруун урд зүг рүү ч юм нэг иймэрхүү байралтай ч юм би яг мэдэхгүй л байна л да. Тэгэхээр ер нь бол дээшээгээ бол биш шүү дээ. Тэр айлынхны хүүхдүүд бол арай өөр хов цонортой ч юм уу те бас байх бах. Тэгээд самбууга тэр айлд ороод ингээд харчаад тэгээд цаашаа цай сууж ингэж яагаад гэрийн эзнээс нь асууж байгаа байхгүй. За энэ хүүхд чи одоо хиний юун хүүхэд вүлээ? Асууж байгаа нь хүртэл амар бас тэ. Тэр айлд байгаа хүүхдэд танаа хүүхд үү гэж хэлэхгүйгээр тэр айлын хүүхд биш нь мэдгдсэн л байгаа байхгүй. Тэгээ хиний юун хүүхд вэ гэж асуусан байна. Тэгсэн чинь гэрийн эзэн яг нөгөө учрын явдлыг тайлбарласан. За энэ охин тэдэн настай. Тэгээ тийм газраас нүүж ирсэн юм аа. Ээж нь ирээд нас бараад өнчин үлдсэн хүүхдээ. Хойд эцэг нь болохоор цаг наргүй ажилтаа байдаг. Гэрийн бараа хардггүй. Тэгээд манад мал маллаж амьдэрдэг гэд далан болж байгаа нөгөө хүн тоочилтэй. Тэгсэн чинь самбууга эргүүлээд за тэгвэл би буцахтаа наад хүүхдээ чи аваад явъя да гэдэлээ гарсан. Тэр үед чинь нөгөө нэг Богдхан уулын аймгийн дарга учраас те мэдээж машинтай байж таараа, жолоочтой байж таараа. Энэ түүхийг бид нар самбуугын дугаар дээр ярьж ирсэн байхгүй. За ингээд ямар ч хэлсэн нөгөө хүүхдийг авсан те. За авчиж байгаа. Тэгээд нөгөө удуулгын хувьд өөрөө ярихтаа болохоор айлд хон хариулаа те. Жамсангийн самбууга намайг машиндаа суулгаж аваад аймгийн төвдөө авчирсан. Тэгээд ажил хөдөлмөрийн захалд оруулж тэгээд тэрнээс хойш өөрийнх нь төссөн үрээс ялгаагүй намайг өсгсөн юм а гэж энэ удуулгаас үлдэнд дурссан байдаг. За энэ үйл явдал юу болж байгаа гэхээр самбууга болохоор гэртээ ирж байгаа. Эхнэр Нямаага байгаа шүү дээ. Энэ хоёр маань төссөн хүүхэд байхгүй байхгүй. Тэгээд Нямаага байгаа. Тэгэнгүүт л самбууга гэртээ орж ирээд нөгөө эхнэртэй хандаад Нямаага тандад хэлсэн байгаа. Нямаа чи гар гэд. Тэгснэ гадаа тэргэнд хоёр амтан байгаа. Нэгийг нь оруулаад иргээд эхнэрээ гаргаж. Тэгээ эхнэр нь гараад үдсэн чинь нөгөө машиных нь хойдол те сексизм үстэй нэг охин. Тэгээ нэг чонын бэлтрэх хоёр харагдсан. Тэгээ хоёулангийн гээгүй юм чинь те нэгийг аваад ирсэн юм чи хүнийг аваад орно үстэй гээд нөгөө хүн чинь охиныг авч орсноор ингээд сономын удуулга самбуугаан одоо хүүхдүүд Нямаагаан одоо хүүхд болж ингэж очиж байгаа. За энэ цагаас ахуулаад самбуу хэмээх энэ Бүгд найрамд Монгол улсын те одоо мэрэгэн одоо Монгол төрийн мэрэгэн өвөө гэж нэрлэгддэг байсан. Энэ хүн чинь бүр одоо 20 дугаар зууны Монголын улс төрийн удирдлага бүх зүйлээр энэ хүнээр дамжсан. Энэ хүн чинь маш олон удирдагчдыг бэлдэж төрүүлсэн. Хэцүү байгаа үед нь одоо бас ингээд за зөвлөдөг ийм мундаг хүний гэрт нь энэ хүн очисон байх нь байна. За ингээд энэ цагаас хойш бол сономын удуул гэдэг эмэгтэй агуу түүх энэ цагаас эхэлж байгаа. За Жамсрангийн самбууга түүнийг тухайн үеийн халиугчин боролцсон хошуу гэдэг газар өөрийнхөө байгаа газар авчирч байгаа байхгүй. Одоогийн лүм сум орчим гэсэн үг. Удавлыг дэрэгдээ одоо нэг бичиг үсэг мэдээд байгаа учраас бас ингээд зааж ингэж хагаад дэрэгдээ өөрийнхөө одоо албандаа тал бичээч аваад эхэлсэн баг. Ингээд шууд түүнийг одоо ингээд ерөөсөө 6 7 настайгаас нахуулаад шууд төрийн алба руу залгуулад тийм байна. Тэгээд дээрэс нь тэр үед чинь яагаад төрийн албанд ийм бага насаар ороод байгаа юм гэхэлэр гол нь бичиг үсэг мэддэг хүн тэр үед чинь бас тооны өв цөөхөн байх нь л те. Тийм учраас улсын ажил залгуулах ажил бичиг үсэгтэй хүүхдүүд багаас ордог шүү дээ. Одоо манай нацагт орж байгаагаас ахуулаад те. Бас бага наснаас ингээд төрийн албанд ажиллаад эхэлдэг. Тал бичээж эхэлдэг. Тэгээд энэ ер нь бол манай Алтан уургийнхны одоо нөгөө төрийн одоо хар хүн бэлдэх ажил нь яг иймэрхүү байдлаар явдаг. Нөгөө хүүхдээ багаас нь бичиг үсэг гэрийн одоо хүмүүстээр олгоод тэгээд тэрэн дээрээ гэрийн багшаар олгонгуутлаа өргөжлүүлээд өөрийнхөө албанд тал бичээж авч яваад ингээд төрийн албан залгуулах ажлыг бага наснаас нь эхлүүлдэг. Яг тэрнтэй адилхан самбууга энэ охиныг төрийн албанд тал бичээж аваад эхэлж байгаа. Ингээд 1931 он гэхэд тэрээр одоо 20 нэг он дөрсөн хэрэг чи 10 нас 9 настай 10 настай болж байгаа юм да тий. За 10 настай удуул охин нутгийн засаг захиргааны шинжилэл явагдаад тэр үед Богдхан уулын аймгийг татан буулгах ажил эхэлж исэн үе охиныг 10 настай байхад. Тэгээд шинээр аймагуудыг байгуулж эхлэхэд Жамсрангийн самбуугаад
За та яваад шинэ аймаг байгуулаа. Тэр аймгаа хаана яаж хийхтэй, яах хийхээ та өөрөө шийдээ гэж Амсрангийн самбуугаар томилсон байдаг. Ингээд 1931 оноос манай Өмнөгов аймгийн түүх эхэлж байгаа. Амсрангийн самбууга Өмнөгов аймгийг одоо яг байгуулах те энэ ажлыг гардаад хийдэг. За ингээд манай удвал маань одоо тэгээд аав ээжигээ дагаад Өмнөгов аймгийн захиргаар явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тал бичээжээс гадна жинхэнэ бичээж хүртэл болж дэвссэн. Дээрээс нь цэргийн хилцс болон намын хороонд 1937 оноос бичээжээр ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо охины хувьд бол нэг 16 орчим нас хүртлээ тий 10-аас 16 нас хүртлээ одоо Өмнөгов аймгийг байгуулах ажилд аавыгаа ээжигээ дагаад явж байгаа гэсэн үг. За тэгээд Өмнөгов аймгийг байгуулсан түүхэн дээр чинь Жамсрангийн самбууган бас маш гайхалтай гой думууд яригддаг л та. Одоо жишээлбэл нутаг орны хүмүүстэй л ярилцсан шүү дээ. Тэгээд бидэнд одоо юу гэдгийг агаар усны хувьд аль газар таарах үгээр газараа судалж жагаад энэ 70 цадгад гэдэг газрыг сонгодог. 70 цадгадыг сонгохдоо ирээдүйд бидэнд хэрэгтэй юм да гэд тэр нүүрстэй холбоотой гэд тэ байгалийн баялагийг харж байгаа 70 цадгад гэдэг газрыг Самсрангийн самбууга тэнд сонгодог гэх мэтчлэн. Энэ хүний тэр гаргасан шийдвэрний тэрийг бол Монгол улсад үнэхээр мэрэгэн өвөө гэж нэрлэгдэхээр тийм үлийг хийсэн байдаг. За тэр цаг хугацаанд тэр айлын гэрд тэр хүний үгийг сонсож сонмын удуулга байж байгаа. За удалгүй нөгөө Жамсрангийн самбууга нийслэл дуудагдсан ирэхээр болж байгаа байхгүй. За тэгээд мал тариалангийн яамд хилцсийн дараагаар ажилласан юм байна. За ингээд ажиллаж байхад 1937 онд Бүгднайрамд Монгол Ард улсаас зөвлөлт холбоот суух онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдаар томилдог. Ингээд Жамсрангийн самбууга эхнэр гэргий болоход нямаагаа аваад те 1937 оноос яг дэлхийн 2 дугаар дайны эд гал дунд хүртэл зөвлөлт ботал сууж байгаа Бүгднайрамд Монгол Ард улсын одоо юугаар элчин сайдар байдаг байхгүй. Тэгээд Жамсрангийн самбууга ч одоо зөвлөлтийн ард түмэн дайнд нэрвэгдээд те юу гэдгийг өлсөлн ард нь нүүрлээд тэгээд нөгөө фронтод байлж явж байгаа цэргүүд нь гар хуруу хөлдөхгөөд хүүтэнд өлсөө даарж байгаа энэ үеийг харж агаад одоо Монгол улстай хэлж агаад нөхрийг зовсон цагт нь туслах хэрэгтэй гэдэг байдлаар бүхнийг фронтод гэдэг хоёр том хөдөлгөөний зохион байгуулаад тэгээд зөвлөлтөд тэр одоо зүйлсүүдийг манайхан дайны үед манай ард түмэн сэтгэлийн ханд өгж байгаа шүү дээ. Үүнийх нь хариуд Яалтын гэрэн дээр Бүгднайрамд Монгол Ард улсын тусгай тогтнолыг хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг юм Сталин ярьдаг те. Тэгэхээр ийм алсын хараатай ийм мундаг хүн энэ охиныг хүмүүжүүлээд өөрийнх нь дэрэгдээ аваад яваад байгаа. А гол нь нөгөө хоошо Зөвлөлт улс руу явахдаа аваад явж ихэр энэ охин чинь бараг 16 17 хүрж байгаа. Энэ хүн чинь тэртээ тэрэнгүү төрийн албан зүтгээд бичээж хийгээд ингээд жигтэрсэн. Тийм учраас энэ хүн эндээ үлдсэн байгаа байхгүй. За хоёулаа хамтран ажиллаж ярьчих. За тийм. За өнөөдрийн дугаарыг төр зогс бүү яар нөлөөллийн аянаа зарласан Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. За Улаанбаатар төмөр зам нь олон улсын төмөр замын холбоонд элсэж ороод за 2013 онд элсэж орсон юм байна. За энэ цагаас эхлээд олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байгаа. За ингэхдээ төмөр замын гаран дээр гарч буй осол зөрчлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдод хандсан сурталчилгаа зохион байгуулсаар ирсэн юм байна. Нэг сони юм харагдаад байгаа юм. 2025 онд жишээлбэл 55 удаа хөдөлгөөн саатчихсан. Тэгэхээр галт хэрэг чинь зогсолтгүй явах ёстой шүү дээ. Цагаас бэцэг хүртэл. Тэгэхээр 55 удаа урд нь ямар нэгэн саад гарч ирсэн гэсэн үг байхгүй. Тэгээ бид хаяа нэг мэдээ уншдаг штэ. Машин вагонд дайруулчихъя гэд. Тэрийг би гайхаад идэх. Яаж яваад дайруулад идэх юм. Тэр ч одоо аюулгүй байдлын бодоод гар марам хийгээд өгчөөд байгаа шүү дээ болно. Яг тийм шүү дээ. Урд нь хаалт унжиж байгаа. Тэгээ дээрэс нь юм нэг босоо бас хаалт энэ төр байдаг. Тэр мөрний хаагуур очоод тэгээд дайруулад идэх юм. Амжин гэж боддог гэдэг шүү дээ. Харин тийм 90% нь ослын 90% нь тэр жолооч нар амжина гэж боддог юм бэл. Тэгээд амждаггүй байх нь шүү дээ. Тэгээд тэр чинь эд хөрөнгө одоо юугаараа хохирно. За нэгдүгээрт өөрийнх нь. За хамгийн чухал нь тэр чинь амь насаараа хохирдог байгаа. Тэгэхээр битгий ингээч тэр галт тэргийг хүлээж байгаа ардаас нь гараа битгий яараараа төр зогсоорой гэж уриалгыг Улаанбаатар төмөр замынхан маань гаргаж байгаа юм байна. Одоо нэг ийм үг байдаг шүү. Хүн хэлхээс нааш цаас жичгээс нааш гэж те. Энэ муухай үгийг бид нар зөвөр муухай талаас нь муухай үг л дээ. Гэхдээ одоогийн 21-р зууны оюунд хүн бол те. Яг ийм юм болдгоо гэдгийг бол хэлүүлээд ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Би яагаад ойлгоогүй байдлаа хэлээд байна гэхээр та 2022 онд гарсан нөгөө нэг ослынхын тоог хартаа зогсолтын тоог 53 2025 бүтэн 3 жил Улаанбаатар төмөр зам хувь нийлээс нэг юмгийнхан энэ метр одоо сурчлагаа гэдэг юм уу те эсвэл хүмүүст хүрэх нөлөөллийн аянаа хийдэг 3 жил хийгээд байхад ямар ч үр дүн алга бүр 55 болцсон байна шүү дээ. Эднийх чи 2013 оноос шийдэж байгаа юм байна. Бид хоёрт байгаа мэдээлэл нь 2022 оноос 25 оных байгаа. Тийм тэгэхээр 22 онд 53 25 он 3 жилийн дараа 55 гэж байгаа. Ерөөсөө энэ тоо буухгүй байгаа байхгүй. Тэгэхээр яадаг юм бол одоо би л ингимээр байгаа. Би аав хүн.
надад миний нөлөөлж чадах хүн миний 2 хүү байхгүй. Би 2 хүүгээ одоо юм ойлгох гээд машин тэрэг барих насанд хүрэхээс нь өмнө энэ рүү бүр яаж исэн зүгэлж болдгүй шүү гэдэг юмыг одооноос би тархинтан суулгаж өгөх хэрэгтэй юм байл. Тэгэхгүй болохоор одоо өдөр болгоно л жолооны курсээс хэдэн одоо 10 100 жолооч төгсөж байгаа юм тий. Тэгээд мэдээж сайхан машин авсан улсууд ингээл сайхан давхаал ингэхийг л хүснэ. Тим үе юм уу таардаг л баг. Гэхдээ биднэрт нөлөөллийн аяныг хийгээд нөлөөлөхгүй ийм харамсалтай тоонууд гарч ирээд байгаа учраас би зүгээр гэр доторх аав та нөлөөлж чадах хүндээ нөлөөлж өчөө л гэж гуйх гэдэг байхгүй. Тий. Аав хүний хийх ёстой үүрэг юм шиг санагдаад байгаа надад. За баярлалаа гэнэ шүү. За баярлалаа. За ингээд нөгөө самбууга одоо зөвлөлбот улс руу элчин сайдаар томилогдоод явлаа. За үүнтэй зэрэгцээд 1937 онд удвал тэгэхээр ч одоо нэг 16 настай байх. 16 настай охин маань 9 сард гэж яхад 1937 оны 9-р сард Улаанбаатар хотод уран сайхны сургуульд 5 сар суралцсан гэж байгаа. Тэгээд тус хүрээлэнгийн даргын тушаалаар хүрээлэнгийн бичээчийн албыг хассан. Бичгтэй учраас бичээчийн албыг хассан. Дээрээс нь 1938 оны 2 дугаар сараас эхлээд дотоод явдлын яамд бичээчээр ажиллах болсон. Бичгтэй бичээч хийгээд байгаа золоохондоо. Гэхдээ дотоод явдлын яамны галын хилцийн бичээчийн албыг хасж байсан удвлын ажлын үр дүнг шалгаж үзээд маршал хорлоогийн чой болсон сержент гэдэг цолыг хүртэл олгож ирсэн гэж байгаа тэр үед. Тийм байсан юм тий. Тийм. Тэгэхээр чи 1938 гэдэг чи 16 17 тоо охиныг хараад гүйцэтгэж байгаа үүрэг мүрг инээ тэр юмыг нь хараад тэгээд ийм цол олгож ирсэн байх нь байна. Бүр хорлоогийн чой болсон гас. За ингээд 1940 оны 5 дугаар сар гэхэд Майнбаярт зориулсан дотоод явдлын яамны ажилтнуудын дунд болсон спортын уралдаан тэмцээн болж л дээ. Энэ уралдаан тэмцээнд урт буу гэдэг төрөлд оролцсон байгаа удвал. Одоо ч гэсэндээ ингэдэг нэг одоо онцгой байдал одоо юу байдгийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх одоо ингээл одоо хүчний байгууллагууд шүү дээ. Энэ байгууллагууд донд одоо ч гэсэндээ нэг жилд нэг үлээ 2 жилд нэг удаач үлээ. Иймэрхүү арга хэмжээнд болдгийг. Энд чинь нэг тим албаны ажилчид учраас байнгын юу гэдгийг нэг юм анхан шатны юутай байх хэрэгтэй гэдэг ийм тэмцээн уралдаан явуулдаг. Тэрний л эхлэл болов. Тэгсэн чинь сонмын удвал урт буу гэдэг төрөлд оролцоод 3 сум тавихтаа гуруулан ин онж исэн. Тэгээ онооны үзүүлэлтээр 2 дугаар байрыг эзэлж исэн. Тэгээ мөнгөн шагнал үн бүхий зүйлээр шагнагдчихсэн байгаа юм. За тэгээд дотоод явдлын яамны сержент алдар цол. За тэгээ 30 онд буюу энэ чинь нэг олноо өргөгцсөний 30 он гээд 1911 тэгээ 1941 гээд олноо өргөгцсөний 30 он буюу 1941 он гэсэн тийм үгтэйгээр яамнаас үн бүхий одоо үзэг харамдаагаар тус сайшаагдсан гэж өөрөө дараа нь дууссан байдаг. За тэгээд дотоод явдлын яамны бичээчээр ажиллахаас гадна тус яамны намын хороонд эмэгтэйчүүдийн зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Ингээд 1941 онд тус яамнаас намын шинэ хүчний дээд сургууль гэдэг сургууль байсан. Тэр сургуульд элсэн орсон байгаа. Тэгэхээр одоо нэг 19-20 орчим насандаа. Ингээд 1942 онд сургуулаас 4 хүний хамт Дорн дахины институт буюу нөгөө Кутов гэдэг чинь тий. Кутовд суралцахаар болсон. За Москва хотод фашист Германы цэргүүд дөнгөж ирсэн учраас эн чинь 42 он гэхээр ер нь дайн болоод байгаа 2 дугаар дайн болоод байгаа. Тэгтэл нөгөө Кутов нь Москвад байх нь л дээ. Тэгтэл нөгөө фашистууд арайд ороод ирэхлээр тэнд байгаа гадаадын оюутнуудыг өөр газар руу өөр одоо нэг юм хотууд руу шилжүүл сургуулийг төгсөх гээд байгаа. Тэгсэн чинь Москва хотод фашист Герман цэргүүд дөхөж ирсэн учраас Дорн дахины дээд сургуулийг Узбекистаны өмнөд хязгаарт орших Фергана хэмээх халуун бүсийн жижигхэн хот руу нүүлгсэн байгаа. Гой газар очив. Тийм сая бид нар чинь тэр нөгөө нэг Узбекистанд очиод Чүгийн хөндөй, Фергана хөндөй гэдэг. Фергана хөндөй чинь Узбекистан юу хоёрын голд байгаа үлээ дээ. Киргизстан хоёрын голд байгаа юу. Тэгээд тэнд байгаа энэ гоё хөндөй гэдэг байгаа байхгүй. Эн чинь бүр нөгөө хан улсын үеэс Ферганы хөндөйн цусан хөлс тэнгэрийн хөлгийг одоо Цинши хуанди аваад модон шинэтэй байлдах гэдэг тэр үед хүртэл гардаг тийм үжил шинтэй хөндөй байхгүй. Ямар ч сан энэ үед одоо тэнд сурж агаад дайны хүнд байдлаас ахуулаад нүүлэхэд Ферганы хүндийд тэд жижигхэн хотод очиод тэнд одоо сургууль дээр очиж исэн байгаа юм. За мэдээж энэ дайны одоо хамгийн хүнд жилүүд энэ үед тохиож исэн. Тэгээд оюутнууд фронт дээр байгаагаас ялгаагүй хориглолтын горимд суралцж исэн. Тэгээд шархтнуудыг бас асардаг. Улаан арим туслахын тулд цусаа хүртэл өгч исэн тийм үе. Тэгэхдээ өөрийн саналаар нутаг боц хүсэлтэй хүмүүс байх юм бол нээлттэй байсан ч гэсэндээ аав нь тэнд те одоо хин самбууга чин яг тэр дайны үед чин бид нар одоо юу гэдгийг орхихгүй гэд бүх одоо элчин сайдууд гараа явж байхад самбууга чин сууж байгаа шүү дээ. Тэр нэг монгол хүний тэр чанарыг самбууга авч яваад байдаг байхгүй. Тэгээд нөгөө хойцлонгос өмслонгос хоёр хоорондоо байлдаж явах үед яг нөгөө Пиньян буюу хойцлонгосын нийслэлд нь элчин сайдаа сууж явах үед нь за маргааш өглөө Пиньяныг бөмбөгдлөө гэд тухайн Пиньянд байгаа бүх элчин сайд нарыг нутаг буцаж яхад манай самбуугач ихнэр мэгтрээ явуулчаад ганцаархнаа тэнд үлдсэн баг шүү дээ.
Тэгээ яасан гэсэн чинь би зүгээр нөхөр Ким Ил-сung хань болоод байж юу. Монгол хүн нөхрийгөө зовсон цагт нь хайдаггүй гэдэг тэр зан чанарыг дэлхийд өөрөөрөө харуулж исэн хүн байхгүй самбууга. Тэр нөлөөлөл энэ охинд бас үлдсэн л байх нь. Тэгэл оюутнууд бүгдээрээ нээлттэй шүү буцаж болно гэж яхад удвал ямар ч үлдсэн. Ингээд 1943 он гараад дайн байлдаан улам ширүүсэд нөхцөл байдал улам их хүндрээд ингэн гут оюутнуудыг ингээд хүчээр буцаасан юм байна. Тэр үед одоо нутагтаа эргэж ирсэн байна. За ингээд 20 гаруйхан настай. Одоо амьдралын хувьд одоо юу гэдгийг дотоод байдлын яамдаа ажилласан, уран сайхны сургуульдаа сурчсан, эмэгтэйчүүдийн одоо намын хорооно хийчихсэн ингээд тэгээ бичих үсгтээ олон сар өдрийн турш одоо хэдэн жилч байдгийн бичээчээр ажилласан тэгээ төрийн алт балгуулаад явдсан ийм 20 гаруйхан настай эмэгтэй ирсэн. За ингээд цэл залуухан бөсгүй иргэн гутлан түүнийг Өмнөгов аймгийн захиргаанд томилсон. Эргүүлээд Өмнөгов руу. Тэгээд тэнд болохоор говийн мэдээгээ сонины анхны эрхлэгчээр нь болж ажиллахаар болсон байна. За тэнд ажиллаж байхдаа хань багаж авгаатайгаа танилцчих. Багаж ав гэдэг хүнтэйгээ танилцаад тэнд учирсан гэдэг. За удвал гэдэг байгаа энэ эмэгтэйг манай 20 дугаар зууны төр нийгмийн зүтгэлтнүүд зам мөн дээрээс нь манай зохиолчид те бүгд ахаатин гэж хүндэлдэг бүр. Тэгээ одоо би гайхаад байгаа. Ахаатин гэдэг ихлээр одоо хаанаас гаралтай үг байх вэ? Гэтэ ахаатин гэдэг үгийг нь хөөхлөөр энэ бол бүр ингээд одоо нөгөө хүндлэлийн дээд хэлбэр байгаа шүү дээ. Тэгэхээр чин энэ хүн чин зөвхөн одоо бичээж гэж явахаараа цаашдаа уран зохиол гэдэг ч юм уу зохиолчдод орох гэдэг юм шиг боловч тэр зохиолчдын ч тэр улс төрийн зүтгэлтнүүд нь ч тэр нийгмийн хүмүүс нь ч тэр одоо юу гэдгийг хүн болгон ахаатин гэж нэлээд байгаа бодоход энэ хүн бүр тал бүрт хүндэгдсэн хүн байсан юм байна гэж хэлэхээр байгаа байхгүй. За ингээд 1946 он гэхэд намын шинэ хүчний сургууль гэж байдаг. Тэгээ тэр сургуулаа дүүргээд үнэн сонины орлогч эрхлэгч за намын амьдрал сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаад нийгмийн идэвхтэй амьдрал нь эхэлсэн буюу гадагшаага ингээд бичих тойрог байх тэгээд хүмүүст хүрэх нийтлэл хийх мэт гэдэг ч юм уу ийм ажлууд нь эхэлж байгаа. Түүний төр нийгмийн зүтгэл 1960-ад оноос бүр оргилдоо хүрч эхэлсэн байдаг. Тэрээр Монголын эмэгтэйчүүдийн холбоог 1962 оноос 1982 он хүртэл бүтэн 20 жилийн турш удирдсан бөгөөд за энэ хугацаанд эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал, боловсролын салбарт түүхэн том олдуудыг бий болгосон гэдэг. За тэр үед одоо жишээлбэл ээжийнх нь үеийг ярихлаар л богтолж авсан бахаа гэж дуудагдаж шүү дээ. За ингээд үзэхлээр эмэгтэйчүүдийн маань одоо Монгол эмэгтэйчүүдийн маань ялангуяа нийгэмдээ үзүүлэлт ажлын байран дээр гараад ямархуу одоо эрен захирдаг ч гэдэм үү ингээд нэг ийм байх үе юм уу те юу гэдгийг сонгуул өөх мөх гэдэг ч юм уу бүх зүйлстэй тэр үед эмэгтэйчүүдийг ер нь жоохон одоо сонины ажлыг эрхлэгчээр байна гэдэг чинь өөрөө тэр эмэгтэй хүн ийм том албан тушаалд ирж ийн гэдэг чинь өөрөө үлгэрлээд түүнийхээ араас эмэгтэйчүүдийнхээ нийгмийн оролцоо байсууны тэр юмуудыг их бэхжүүлэх гэж үзсэн баг. За жишээлх юм бол жирэмсэн болон нялх хүүхдтэй эмэгтэйчүүдийн ажлын цагийг зохицуулмаар байна. Яагаад энэ жирэмсэн болон нялх хүүхдтэй эмэгтэйчүүд яг бусадтай адилхан те бусад ирчүүдтэй адилхан ажлын тэдэн цаг ажиллаад амралт байхгүй ажиллах ёстой гэж. Энэ хүмүүсийн ажлын цаган дээр хорогдуулах буюу багасгах хэрэгтэй, зохицуулт оруулах хэрэгтэй гэдэг энэ хүн анх ярьсан баг Монголд. Амралт чөлөө олгох. Одоо нөгөө нэг декрет авах те тэр зүйлсүүдийг чинь энэ хүн хийж байгаа байхгүй. Тэр болтол тийм юм байдгүй байж л те. Тэгээд дээрэс нь жирэмсэн болоод декрет аваад ч юм эсвэл гэртээ тэр хүн чинь нялх хүүхдээ хараад суух хэрэгцээ байна. Энэ бол бүр амьдралын шаардлага, хүн төрөлхтний амьдралын шаардлага. Тэр үед нь яагаад тэтгэмж өгч болохгүй гэж. Яг нялх байх тэр үед нь хүүхдэд нь ээжд нь ч гэдэм үү. Гэх асуудлыг хуульчлаад бүр өөрөө тэгээд хөөцөлдөөд баталгаажуулаад хуулийн эрхийн системийг нь бий болгож өгсөн Монгол улсад. Тийм учраас өнөөдөр бид нар нөгөө юу гэдгийг те нялх хүүхдтэй байх эсвэл жирэмсэн болсон үед эмэгтэй хүндээ ингэж хандах ёстой гэсэн энэ зүйлсийг Монголд энэ хүн үрийг нь суулгаж өгсөн байгаа байхгүй. Тэгээд энэ дээр нь би зүгээр цээжинд байгаа ганц нэг юмгаа нэмээд хэлэхэд сая нөгөө нэг Жамсрангийн самбуугааг хоёр Солонгосын дайны үед гэж 1950-ад он те тэр дайны үед хойно байжгаад эхнэрээгээ буцааж ингэж байгааж элчин сайдуудыг бүгднийг пинянаас явуулаад яаралтаа нөгөөд нь нутаг буцаж яхад ганцхан Монгол улсын элчин сайд нь ганцаар үлдчихэж байгаа шүү дээ. Тэгснэ эхнэрийгээ хоёр одоо туслахтайгаа зүйлүүд хамтдаа явуулчихж байгаа Монгол руу. Нямаагаа сандарч ирээд Монголд ирээд охин дээр л ирж байгаа байхгүй. Удвал дээр ирсэн. Тухайн үед нэг удвалчин болохоор одоо юуны хаан намын одоо эмэгтэйчдийн холбоо юунд ч ажилдаг байсан. Тэгээ охиндоо ирээд хэлсэн юм нь болохоор юу яамаар байна. Цаан чин дайн болоод баларж байна. Тэнд ээж аваагаа алдсан одоо өчнөө өнчин хүүхдүүд гудамжинд уйлаад ингэ байж байна. Бид нар ямар нэг юм хийх ёстой. Түүнийг нь одоо баг удуулгаа энэ юм хөөцөлдөж жагаад Хойд Солонгосоос 200 гаруй яг тэр өнчирч үлдсэн хүүхдүүдийг бүгдээс Монгол авдуулсан. Монголд авчирсан байдаг. Авчираад энэ зайсангийн зүүн талд гэдэг өлүүдө хүүхдийн юм асрах сувлал хийгээд тэндээ нэг дайн энэ тэр юм амжтал тэндээ асарч
байлгасан байдаг шүү. Тэгээд тэнд ирж исэн яг тэр 200 хүүхэд донд байсан хүмүүс одоо эргүүлээд хаяад бас монголчууд руугаа юм ярьж ингэж хэлдэг. Би тэнд байсан гэдэг зураг хөрмөргөө тавьдгийн гэсэн. Тийм гоё буянтай бас юмнуудыг хийж исэн. За мөн боловсрол мэрэгжилтэй эмэгтэйчүүдийг удирдах албанд дэвшүүлэх хэрэгтэй. Яагаад эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг хоёр өөр гэж. Эн чинь ялгаа байхгүй хүн. Тэгш хэрэгтэй байх ёстой гэдэг. Тэгээ мэрэгжилтэй боловсролтой бол тэр албанд нь тавьдаг байх хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөж байгаа. Боловсон хүчний нөөцөнд оруулдаг болсон тэр тогтолцоог бүрдүүлээд ингээд 1970-аас 1980-аад онд төрийн яамдын орлогч сайдаар бүр. Тэгээ үйлдвэр аж ахуйн газрын дараагаар эмэгтэйчүүд олноор томилогдож эхэлсэн байна. Бүсгүүчүүдийнхэн хийж чаднаа, бүтээж чаднаа гэдгийг энэ хүн одоо харуулж, үзүүл, дэмжиж, ойлгуулж урд нь явсан байх нь байна. За түүнчлэн удвал ахаатан бол Монголын соёл ахуй гэдэг тийм соёл ахуйн хувьсгалыг гардан удирдсан. Дээрээс нь хот суурин газрын соёлжилт ариун цэврийг сайжруулахад эмэгтэйчүүдийн байгууллагыг дайчлан ажиллаж. Тэгээд айл өрх болгоны хаалгыг тогшиж нөлөөлсөн гэж үздэг энэ хүн. Яаж юм хэрэг 1947 он түүний санаачлагаар аргагүй хүнд байдал учирсан эмэгтэйчүүд хөгшин нялхас даруй эхний тусламж үзүүлэх зорилгоор 20 мянган төгрөгийн тусгай фондыг одоо улсын төсвөөс гэж тусад нь гаргаж байгуулж исэн байгаа. Ингээд энийг нийгмийн халамж гээд яг тэр нөгөө аргагүй байдалд орсон одоо нөхөр хүүхэд нэрвэгдсэн ч байдаг юм уу одоо яг хүнд хэцүү байдалд орсон байгаа тийм хүмүүст одоо юм нийгмийн халамжийг өгч явах ёстой гэдэг тогтолцоо удуулга санаачлан өөрөө гардаж хийж гүйцэтгсэн байдгийн байна. За тэгээд бас зохиолчдын эвлэлийн одоо хорооны дарга гэж байгаа. Одоо сая чойномгоо дугаар дээр удуулга гарч ирээд л угаас тэгэн гот зохиолчдын эвлэлийн хорооны даргаар 1961 оноос 1974 он хүртэл нийтдээ 13 жил ажилласан. За ингэхдээ бол одоо Монголын зохиолчд гэдэг одоо Монголын зохиолчдын эвлэлийн газар гэдэг юм уу те энэ газрыг бол өстой гудамд байхаас нахуулаад айл шиг айл болгосон гэж үздэг. Энэ дээр бол манай зохиолчд бүр дуу нэгтэйгэр бүгд хэлдэг юм байл. Удуулга Монголын зохиолчдын эвлэлийг айл шиг айл болгосон юм а. Гудамд хөвтөж яхад нь одоо хүн болгосон юм а гэж хэлдэг юм байна зохиолчдын эвлэлийг. Яасан гэхээр 1960-аад оны сүүлчүүд хүртэл Монголын зохиолчд одоо байрлах байр маяг гэдэг юм уу зохиолчдын эвлэл гэдэг нэг юм клуб маягийн ч юм нэг юм байдаг л болохоос ш байрладаг байр маяг инээ дээр хуралдаг газар инээ дээр юм юу ч байдгүй байсан. За тэгэн гут удуулга дарга болоод шууд ууггүй ажилдаа ороод хөөцөлдөл Монголын зохиолчдын эвлэлийн барилгыг бүр бариулаад тэгээд эдгээр маань одоо орох оронгүй архитаж явж амтэн хүнд муу хэлүүлж ирснаас одоо гэр орондоо тий архитацгаач вэ гэж бодлоо одоо нэг юм хошин байдлаар хошнож хэлж ийсэн гэж байгаа. Тэрийг зохиолчдоо загнаж занцахаас бас илүүтэй үгээр хүмүүжүүлдэг. Үг нь бол яг төрийн хар хүний хатуу ийм үг байдаг. Тэгээд зохиолчд маань болохоор бол одоо ингээд дэрвсэн ийм сэтгэлтэй те уран зохиол юм хэллэгтэй яриа яриа юм байгаа шүү дээ те тэднэрийгээ бас үгээрээ хүмүүжүүлдэг тэднийгээ байр савтаа болгоод зохиолчдын эвлэлийгээ бүр ингээд байр савтаа болгоод ингэсэн гэж байгаа. Тэгээд тэднийг төр засгийн зүгээс эрх дарамт шахалтаас ямагт хамгаалдаг ганц хүн. Зохиолчдыг хамгаалдаг ганц хүн. Удвал ахайт. Тийм учраас нөгөө зохиолчд нь удвал ахайт гэдэг байгаа байхгүй. Тэгээд зарим нь бүр цагаан дарь их гэж хүртэл одоо авгаалж дээд зэрэгээр хүндэтгдэг байсан тухай манай зохиолчд маш олон дурсан байдаг. Би тэр зохиолчдынхаа хэлсэн гоё үгүүдийг дараа нь оруулж ярина. Тэгэхээр одоо нөгөө жишээлбэл сая ингэж байгаа сте. Жон мгон дугаар дээр те удуул дарга дээр асуудал ирдэг те. Тэнгууд удуул дарга цаашгаа явуулахаар бүр дээр намын төв хороноос нь те хөвлөлтгүйгээд ингээд дарчдаг. Тэгэнгүүт явуу холонтой чойном ч муудалцаа сохтуу нэг орд төвөөсөн гэдэг гоц. Тэгэхэд явуу холон хаашаа гүйж удуулгын ард орж байгаа сте. Тэгэхэд явуу болон чойном чин сохтуу тонгорог байсан гэдэг чинь бүр тонгорог барай сохтуу ингээд орж ирээд ингээд зохиолчдын нэвлийн хурал дээр ингээд орж ирээд явуу болноо дайрахт нь удуулга боль гэж чойныг боловлж байгаа сте. Тэгэхэд одоо удуулгын удаас яаж чадахгүй гоц. Тэгэхээр юу гэдгийг нэг талтаа нэр үнэхээр бас энэ айлыг айл шиг айл болгож бүр ээж шиг нь авч яваад тэгээд барилга байгуулга өөрийн орох оронтой болгоод ингэж ийсэн тухай. Тэгээд зохиолчдыгоо элдв ирж байгаа дарамт нэ дээр юмнаас ганц хамгаалдаг тэр хүн нь удуулгаа байгаа учраас удуул ахайтан гэдэг юм байна. За түүнээс гадна түүний алдарт суу хийсэн зүйлс бол зөвхөн монголоор тогтохгүй. Монгол улсаа дэлхийд дахин таниулан одоо таниулдаг амьд нэрийн хуудас гэж хүмүүс хэлдэг энэ хүнийг. Яагаад гэхээр 1959 одоо 21 он гэж 59 за нэг 36 7-тай эмэгтэй байх нь шүү дээ. За тэгэнгუთ энэ эмэгтэй Швейцар улсад болсон олон улсын эмэгтэйчүүдийн ассамблед Монголын төлөөлөгчөөр оролцохдоо нэгдсэн үндэсний байгууллагын энэ дээрээс мэдлэгээ дэвшүүлж байсан түүхэн үйл явдал нь байдаг. Тэрээр
Чингиз Айтматов, за Евгений Евтушенко, Расул Гамзатов гэх мэт дэлхийн сууд зохиолчтой дотн нөхөрлөдөг. За тэгээд Монголын утга зохиолыг дэлхийд очиж ярьдаг. Манай тэр ийм юм биш тэг. Манайх ийм юм байдаг. Ингэдэг гэдгийг одоо Чингиз Айтматов гэж бодлоо. Киргизийн одоо бүр ганц шүтэн нь болсон. Тэгээд Киргиз чинь сая Бишкект болохоор одоо соёлын төв өргөө гэх юм уу те соёлын төв өргөө нөгөө аахгүй. Тэрнийх нь урд нь тэр бүр том ордор Чингиз Айтматовын том хөшөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй чинь манай удуулгаач найзууд. Одоо энэ Расул Гамзатов гэх мэт чинь том зохиолчтой бүгдэнтэй найзууд. Тэгээд манай Монголын утга зохиол гэж ийм юм байдгийн шүү гэдгийг гадаад одоо тэр хүмүүст бүгдэнд нь ярьж хэлж ингэж сурталчилдаг. Дээрээс нь гадаад явдлын яам хүртэл төлөвлөгөөгөө гаргадаг юм байл та. За энэ жил тийм орнуудаар ингэж тэгнэ гэхдээ удуулгаагаас асуугаад зөвлөгөө авдаг. Ийм хүн байгаа байхгүй. Тэгээ манай нэгэн зохиолч Москвад байхдаа одоо Расул Гамзатовтой уулзаад тэгээд Улаанбаатарыг Азийн цагаан дагна гэдэг юм аа гэд хэлсэн юм байл та. Тэгсэн чинь нөгөө нэг Расул Гамзатов гэдэг тэр агуу хүн урдаас нь гүү штэ. Азийн цагаан дагна гэдэг чинь удвлыг хэлдэг байхгүй гэж урдаас нь хэлж исэн гэдэг бас ийм яриа байдаг. Ийм л одоо олон улсад бас өөрөө нэр хүндтэйж байж тэр хүмүүстэй сайхан нөхрөлдөгч бай. Тэд нартай ч гэсэндээ эргүүлээд Азийн цагаан дагна чинь удвал штэ гэж хэлүүлэх хэмжээний бас хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм эмэгтэй байжээ. За тэгээд түүнийг бас маш олон зүйлсийг одоо гавьяа гэдэг юм уу тэг зүйлхэнд дуртахад бол Монголын анхны эмэгтэй роман бичсэн те ийм хүн гэж хэлж болно. Дээрээс нь Монголын анхны эмэгтэй кино зохиолч гэж бас хэлж болно. Түүний хамгийн алдартай бүтээл бол Хатанбаатар Магсарж ав хэмээх энэ кино. За энэ киног одоо түүхэн баримттайгаар холбоод те ийм орон зохиолын гэдэг ийм оруулаад одоо босгосон ийм кино. А дээрээс нь их хувь заяа гэдэг 1978 онд хийгдсэн кино байгаа. Энэ киноны зохиолч ажилласан. Энэ роман юм биш үү? Романаараа бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн шагналыг хүртсэн ийм хүн. А тэгээд кинонууд нь гэх юм бол Хатанбаатар гэж байгаа энэ кино шүү дээ, тий. Хатанбаатар гэж энэ дөрвөн хэдэн ангитай дүлээтэй бас юм олон анги тийм кино байгаа. Түүхэн кино байдаг. За энэ киноны зохиолыг бүр бичсэн хүн. Хөргөн хүү гэдэг киног мэднэ дээ. Хөргөн хүү киноны зохиолч, Үер кино шүү дээ, тий. Үер киноны зохиолч. За тэгээ Ховор хүн гэдэг бисэг тууж, тэгээд Од гэрэл тууж гэх мэтлэн монголчуудын маань сэтгэл оюунд үлдсэн тэр киноны маш сайхан гоё бүтээлүүд тий. Үер киноны тэр монгол хүний тий агуу сайхан сэтгэл гэх мэтлэн. За Хатанбаатар дээр гаж байгаа тэр хүний түүх домог намтар гэх мэтлэн. Ингээд ер нь монголчуудынхаа сэтгэл зүрхэнд хоногссон тийм сонгодог бүтээлүүдийг хүртэл өөрөө бичсэн гэхээр энэ хүн төр нийгмийн зүтгэлтэн. За тэгээ дээрэс нь уран зохиолын бас те роман бичсэн, кино бичсэн гэдэг утгаараа үнэхээр одоо талд хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдах ийм хүн болчиход байгаа байхгүй. Тэрийг ажиллаа хийж байгаа хэзээдэн зохиол бичиж. Тэгээд одоо тэрээр голдуу тийм эрчүүд баатартай байсан утга зохиол. Одоо тухайн үед утга зохиолын одоо ертөнцид юм те монголчууд нь бичижсэн юм уу дийлэнхтэй эрчүүд баатартай те баатар нь дандаа эрчүүдийг дүсэлж бичдэг байсан. Тийм ертөнцид эмгтэй хүний дүр төрхийг оруулж ирсэн. Тэдний дотоод сэтгэлийн мөн чанарыг нь тэгээд энэ их хүний, эмгтэй хүний тэр сайхан сэтгэлгээ тэр болгоныг шингээж өгснөөрөө энэ Монголын утга зохиолын хувьд бол бүр шин үзэгдэл ингэж орж ирсэн юм байна. Нөгөөд нь бол одоо манай баатар, манай гол дүрийг дандаа эрэгтэй хүнээр авдаг байсныг нь зөрүүлж эмгтэй хүнүүд оруулж ирж мэрнэ гэхэр чин нөгөө нэг нийгэмд эзэлж байгаа эмгтэйчүүдийн байр суурь дээр дагаад ингээд нэг юм арай өөр одоо ингэж үзэгддэг байсан бол ингээд эхлэн гэсэн. Тэн дээрээ нэмээд эмгтэйчүүд боловсралтай мэдлэгтэй бол өдөртөг халтмалчад ажиллаж чадна гэдгийг өөрөө баталж харуулад араас нь тэр эмгтэйчүүдийг татаад оруулж ирж байгаа. За ийм ажлуудыг хийж гүйцэтгэж явсан эмгтэй байна. За би нэг хоёр өгүүлбэр хэлчихэд хоёул хамтран хэлчих ярьчаа. Түүний бүтээлүүд Орос болон бусад хэлээр орчуулагдаад дэлхийн уншигчдын хүртэл бас болсон байдаг. Удвал хатан өөрөө би эх орон ард түмэн сайн нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар амаргүй олон өдрийг туулж өнгөрүүлсэн. Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуусгах гэхснээс биш би гэдэг өчүүхэн нэрээ дуусгах гэж хизээж явсангүй хэмээн даруухан бас хариулт өгч ирсэн байдаг энэ болгонд. Тэгэхээр эх орон гэж байгаас тий ард түмэн сайн нөхдийнхөө дэмжлэг тустаагаар л би ингэж явуулахаас биш тий тэгээд энэ дээр би гарах зорилго маань Монгол гэсэн болохоос би биш шүү гэдгийг одоо хэлж ярьж ижээ энэ хүн маань. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын Мортон Residence event итгэж байна. За тэднийх ашиглалтанд 100% орсон 2 дугаар ээлжийн 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө бэлэн байруудыг санал болгож байгаа юм байна. За бүх байр нь ашиглалтанд орсон байгаа. За Мортон Residence бол ус цэвэршүүлэх системийг
хотгоныхаа хүрээнд суйрлуулсан байж байгаа. За тэгэхээр усан дээр бол ямар нэгэн асуудал гарахгүй гэж одоо бодож болно. За тактик 100% тооцоогүй гэж байгаа. За ер нь бол Монголын стандартаар тактик 30% тооцож төлбөр авах хэрэгтэй гэдэг юм байна. За мөртөнгийнхэн бол 100% тооцдгоо. За үүнээс улбалаад худалдаа авах чинь 20-45 сая төгрөгийн хэмнэлт эдэлж байгаа. Тэгэхээр ч тийм баг нэг өрөө байрны хэмнэлт байгаа шүү дээ. Тийм шүү дээ. 45 сая. Одоо тэгэж өгдөг газар нэрээ бүр хайгаад үдчихэд өгье гэсэн ч байхгүй шүү. 20 айл гэтэл чинь баг тэр бүм төгрөг болчихж байгаа. Энэ яагаад ингэж байгаа юм гэхээр ийм юм байл л те. Хоёлоо нөгөө ярьдаг шүү дээ. Одоо нөгөө бус хамгаалалтыг ярьж байхдаа тухайн одоо бүтээгдэхүүн байд юм уу, тухайн компани үнэт зүйл төр философи гэдэг зүйл маш их байж чухал байдаг гэдэг. Энэ Мортон резиденсийг барьж байгаа газар маань бол яг миний мэдхээр бол ааваас эхлэлтэй. Аав нь болохоор Дундгуй аймгийн хүн байсан. Хүн байгаа. Одоо ч байгаа л да. Тэгин гол тэр хүн маань анханасаа одоо 20 баг 30 жилийн өмнөөс ингээ барилгын салбарт ажиллаж эхлэхдээ ганцхан юм байдаг байсан. Чанартай сайн барилгал хүнд үг. Чи тийм салбарт ажиллаж байгаа болохоос чи барилга бариад мөнгө олгож байгаа хүн биш гэж хүүхдүүдээ сургасан. Тэгээд анхных нь аавынх нь барьжсэн анхны барилга ч гэсэндээ балконыг оруулалт тооцож байгаагүй. Тэгээд хүүн одоо залгамжлаад аавынхаа компаниг аваа явж байгаа л тэ барилгын компани. Тэгээд хүүн яаж ч өөрсдөө эсэлтэнс одоо жишээлбэл ингээ 20 30 айл гэхэд тэрбум гарна те эн чин 2 том блок хэдэн орон сууж үлээдэ тэр болгоноос чи хичнээн тэрбумын алдагдал хүлээж байгаа шүү. Гэтэл нөгөө нэг доороос нь нэгтлэн менежер ч юм уу те захирлага яагаад бидэд заавал ийм эсэлтүүлэх хэвээр юм бэ? Цаан чин ингээд газрууд ингээд ийжтэйгээд ашиг орлого нэтэр юм бодоод ингэдэг. Удаас нь ганц л юм хэлдэг. Миний аав намайг тэгээ сургаагүй. Тий. Бид нар барьсан барилга болгоныхоо энийг өгөх ёстой. Энийгээ бид нар алдаж болохгүй. Энэ гол юм алдаж болохгүй байхгүй. Тэр хүнд зүйлээ мэдэрч ийна гэдэг чинь өөрөө аз жаргал байхгүй. Тийм шүү дээ. Яг тэрийг мэдрэх гэж л энийг хийж байгаа байхгүй. Бид ч гэсэн одоо нэг зохиол бичээл ингээд нэвтрүүлгээ бэлдэн шүү дээ. Тэгээ ярьсныхаа дараа ямар гоё болдог гэлээ. Хурдхан цацагтаасаа гэлдэн чи хүдсэн ядсан байдаг шүү дээ. Сэтгэлээсээ хийсэн юм ч гэдэг гоё байдаг та. За Мортонгийн хамгийн хөөрхөн одоо шийдэл нь дээж хөрөх талбайтай гэдгийг би одоо нэвтрүүлэг болгон дээр хэлж байгаа. За зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанх байна. Энэ хотхон маань байрлаж байгаа. Яг тэнцээ нэг загварын байр нь байгаа учраас очиод үзчих боломжтой. Холбогдох дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд түүний талаар хүмүүс хэрхэн дурсж үлдээснийг ярья. Манай зохиолчид 1960-аад оны сүүлч хүртэл 1960-аад оны сүүлч үе хүртэл ч тий байрлах байр байхгүй. Тэгэхээр чинь 60-аад оны сүүлч үе Чойномгоо чинь 79 онд нас урж байгаа тий. Тэгэхээр чинь түүнээс өмнө 10 жил. Бараг 20 жил. Сүүлч үе тийм ээ. Тий 10 жил. Тэгэхээр энэ хүн чинь 61-ээс 74 он гэж байгаа ш. 74 оноор одоо 74 он гэхэд Монголын зохиолч төвлийн дарга өгсөн гэж байгаа байхгүй. За ер нь бол 60-аад оны сүүлчийн хүртэл бол ер нь бол угаасаа ямар ч газрын тийм хаяа нэг тийм үү те одоо байх газар байхгүй. Тэгэл өстө нэг юу гэдгийг нэг юм газар нь байгаа тэрнийхээ нэг булан зан ханаа ийшээ ороод ордоо гэдэг нэг оруулдаг нэг иймэрхүү байсныг бол манай удуулгаа ирээд те 13 жил Монголын зохиолч төвлийн хорооны дараагаар ажиллахдаа энэ газрыг өстө айл шиг айл болгоод Монголын зохиолч төвлийн барилгыг хүртэл бариулж өгөө те ингэж ийсэн гэдэг нь манай зохиолч дуу нэгтэйгэр хэлдэгэ. За тэгээд мэдээж түүнийг бол удуул ахаат нь цагаан дарыг хэмээн хүндэтгэж авгаалж дээд зэрэгээр хүндэлдэг байсан гэдгээ зохиолчнод урдсан байдаг. За энэ дундаас Шарвын сүрэн жавгаан талаар хэлж бас өмнөх ярьлаа да. Тэнгуут 1960-аад оны сүүлчээр Дорнод аймагт зохиолчдын уран үгсийн чуулган болжээ. Уран үгсийн чуулган чи яг гарч ирээл өөрийнх нь бичснийг уншаал тэгэл тэндээс гоё хамтрал үүсэл тэрийг нөгөө Монголын зохиолч төвлийн хорооноос яг альпинсо зохион байгуулдаг. Тэгэхээр Дорнод аймагт болж исэн гинэ. Тэгсэн чинь яруу найрагч сүрэн жав эд залуухан 25 настай да. Эренбаатрын дөөл найраглаа бичсэн. Уншиж чинь гинэ. Түүнийг нь хүн бүр шимтэн сонсоол. Яг тэр уран үгсийн чуулган дээр. Мань хүн ч өөрөө хөөрөөдөл тэнд чинь. Хүмүүс сонсоол ингээл магтаал ингээд өнгөд хөөрөөл наагур цагаар явал. Ганц нэг татаад л ингээд зогсчихсэн гинэ. Тэгээ эдсэн чинь удуулга нэг 2 3 хоног үргэлжилсэн юм уу та. Тэгээд нөгөө нэг ингээл манай хүн чинь бас нэг тэрэндээ хөөрцөн. Тэгээд нөгөө сүрэн жавгаа чи явж ийн ингээл нөгөө жингэн гол манай гусаад л нэг хэдэн өдөр өнгөчлөлтэй. Тэгсэн чинь нэг өглөө удуул дарга тэгсэн гинэ. Сүрэн жавгаа дуудаад машиндаа суулгаж гинэ. Тэгээ суулган готлаа. Сүрэн жавгаад хэлчихэн гэж. Энэ улс чинь цөмөөрөө ажиллаа хийх гэж ирсэн хүмүүс шүү дээ. Энд чи бид хоёр шиг хэрэггүй хүн алга. Хоёулаа хот руугаа буцна байгаа. Тэгээ аваа явуулсан гэж. Тэр үгнээс хойш яруу найрагч маань буюу сүрэн жавгаа маань томоожж огт арх уухгүй байсаар байгаа. Тэгээ буцсан гэдэг гэж одоо нэг сүрэн жавгаа нэг тийм яриа байгаа. За тангадын галсангой.
Жамсангийн самбууга удуулгайг өнчин охин айлд зарагдаж адцхан дээр унтаж байхад нь авчирч хотод сургууль номд сургаж хүмүүжүүлсэн. Удуулгаач самбуугаан тэр их итгэл найдварыг алдаагүй. Төр нийгмийн уран зохиолын том зүтгэлтэн болсон юм а. Хожим нь удуулгаач мөн өөрөө олон залуусыг гараас нь хөтлж гаргаж ирсэн байдаг. Нэг жишээ гэхэд Баян Онгот аймагт очижээ. Тэгээд аймгийн даргад за би явахдаа нийгэм авч явна шүү л гэж гин. Дарга нар нь болохоор тэгээ тэгэл гэж гин. Нэг их сүртэй юм сансангүй нэг ааруул ээзгийн тиймэрхүү юм авч явах гэж байгаа юм байл үү те гэсэн төсөөлтөд явсан. Тэгээ яг явах болсон чинь тэр галсанг би авч явна гэд тэмээ хариулах хүн олдноо. Сайн шүлэг бичих хүн олдохгүй гэж хэлээд тэмээ хариулж явсан тангадын галсанг машиндаа суулгаад аваад хот руу тавьчихсан гэж. Өөрөө тэгээ тангадын галсангуу хэлж яах нь шүү дээ, тэ. Тэгэхээр тангадын галсангуу удуулгаан энэ их хэтгэлийг алдалгүй ардын уран зохиолж болсон билээ гэж. Үнэн биз? Тэгэхээр одоо өөрийг нь тэр Жамсрангийн самбууга яаж ингэж олж авчиж хөдөлж ирээдүг нь ингэж чиглүүл залж явлаа. Түүнтэй адилхан энэ хүн ч гэсэндээ хаа газар явахдаа бас хайдаг л байж. Тэнд байгаа тэр одоо шороон дарагдж байгаа тэр очир алмаазуудыг бол таньдаг л байж тэгээд авчихсан. Тэгэхээр тангадын галсангуй ч бидний хувьд бас л одоо уран зохиолын маань том төлөөлөл Монголын ардын уран зохиолч болсон хүн шүү дээ. За тэгээд түүний хувьд одоо юу гэдгийг уран зохиолчийн дотоогоо маш их ойрхон тэднэртэйгээ одоо зохиол бүтээлийн нэтэр гэдэг өөрөө зохиол бүтээл бичдэг. Тэгээд давхар ингээд эмгтээчтэй холбоо ингээд нам төрийн ажил депутат тэгээд маш том ажлуудыг хийгээд гадаад дотоод руу явах мөх гэдэг. Энэ их юмуудыг хийж байгаа тэтгэвртэй гарч байгаа байхгүй. Тэтгэвртэй гарчаал нэг л мэдхэд гудамд алхаж яваад үт юм өглөө усууд юм нэг л мэдхэд зохиолчтой хорон дээр очсон байдаг гэж хөрхий хэлсэн баг. Тэгээд нөгөө удуулгаач нөгөө өөрийн шавын тангадын галсандаа энэ тухайга ярьсан байна л да. Тэгээд нам төрийн ажлаас буусан ч гэсэндээ хэдэн зохиолчтол түнд хамгийн ойр санагддаг байснаас тэр үздэй гэж. Тэгээд Монголын зохиолчтой хэвлэлийн байрны хан дээр одоо хүртэл заяа. Монголын зохиолчтой хэвлэлийн байрны хан дээр одоо хүртэл удуул ахаатны санаачилсан уран зохиолын ордон билээ гэсэн одоо хүртэл хэлээстэй байгаа гэж. Зохиолчтой хэвлэлийн энэхүү байрыг нэгэн үе төр өмчтэй авах шахсан юм байна. Тухайн үед Монголын зохиолчтой хэвлэлийн гүйцэтгэх захиалаар ажиллаж исэн яруу найрагч Чилаажав гэж хүн ардын уран зохиолч тангадын галсангуйг дагуулж очоод төрийн өмчийн хорон дээр сандруухан гүйж очиж байгаад удуул ахаатын санаачлан сөндөрлүүлсэн уран зохиолын ордноо зохиолчтойхоо мэд авч үлдэх тэ энэ гэж их юм болж исэн гэж байгаа. Аз болоход удуулгаан хүү Үнбаатар тэр үед төрийн өмчийн хороонд ажиллаж исэн юм байна. Тэгээд Эрдэмтэн зохиолч Лодонгийн Төдүүгаан хувийн архив басаа юу. Зохиолчдын ордон бол Монголын зохиолчдын өмч гэдэг одоо тийм хөдлөшгүй тийм нотлогоо баримтыг олж тогтоосноор одоо 100% Монголын зохиолчдын эвлэлийн холбооны байр маань Монголын зохиолчдын маань өмч юм а гэдэг юм батлагдчихжээ. Энэхүү ордон бол удуулгаан Монголын уран зохиолд оруулсан нэгэн том хувь нэмэр юм гэдгийг одоо үзэг нэгт ах дүүс нь байнга дурсан ярьдаг. Ягаам нөгөө нэг иймхүүлийн болж байгаа байхгүй да. Залуу жинжин лавг сүрэнг Батлан хамгаалах яамны сайд байхад нь буулгадаг штэ тий. Буулган гутлаа тэр үед монголчууд биеийн таймер гэдэг зүйл тийм нэг таатай ханддаг уу одоо олон их спортерыг ерөөс сонирхдаггүй тий. Ийм байж байгаа үед нь биеийн таймерыг хөгжүүлэх холбооны хорооны дарга тавьчихж байгаа штэ. Тэсэн чинь лав сүрэнгаа чинь 2-3 жил ажиллахдаа спортын төв ордонг бариад төв стадионыг бариад өчөж байгаа шүү дээ Монгол улсад. Тэгээ спортын төв ордон дотроо хичнээн заалдаа, хичнээн дугууландаа, хичнээн тоног төхөөрөмжтэй. Түүнээс ахуулаад манай бокс, сакс одоо жудо юу гэдгийг бүх маш олон төрлөө секс дугуулангууд хичээллээд өнөөдрийн бидэнд бас гаргаж байгаа энэ дэлхийн амжилтууд маань тэр зэгээс тэр хүнээс гэдэг ч юм уу те тэр хүмүүсийн оруулсан хэм нэмрээс эхэлж байгаатай адилхан сумын удуулгаа бол Монголын зохиолчдын одоо холбоо болон Монголын утга зохиол, уран зохиолын салбарт бол энэ том хэм нэмрийг оруулсан юм а гэдгийг тал талын хүмүүс зөвшөөрдөг байж. За энэ дунд зүгээр нэг гоё шигтгэе болгоод ярихад удуулга анхны харийнхаа түүхийг нэг ярьсан юм уу да бичсэн юм уу хин нэгэн зүгээр ярьсан байсныг нь манайхан үлгэж аваад үлдээсэн юм уу 1943 онд ягаа нөгөө хойно даймаа ингэж байж байгаа тэгээ оюутнууд буцахад ирж байгаа шүү дээ 90 гут нөгөө өмнө говь руу хойрлагчдаг шүү дээ тий тэр үед нь юм шиг байгаа өмнө говь аймагт говийн мэдээ сонины анхны эрхлэгчээр томилогдсон очсон байсан үе нэ 20 гаруйхан настай залуухан эрхлэгч сонины эрхлэгч байх гэдэг шүү дээ яг энэ үед түүний амьдралын хамгийн нандин бөгөөд бас гонигт түүх болох анхны хайрын түүх өрнсөн гэж байгаа эрхлэгч бисгүй хилийн отрядуудаар сурвалжлага хийж явахдаа гялалдсан залуухан отрядын даргатай танилцсан баг. Залуу дарга бүсгүйг өөрийн өрөөндөө оруулсан. Тэгээд өөрийн орон дээр амраа гэд амраасан. Тэгэн гутлаа өөрөө эвгдэг ор тавиад өрөөнийхөө үүдэн одоо бусад хүмүүсээс харамлан байж тэ хамгаалан унтсан нь одоо нөхөө залуу охины хувьд тэ сэтгэлийг нь ихэд хөдлөсөн тухай. Дээрэс нь удалгүй бүсгүйг явах болохт нь нөгөө отрядын дарга маань тэ цав цагаан
морь унаад тэгээд дээрэс нь тас гар юм нөмрцсөн. Тас гар нөмрөгдөн Чапаев шиг шүү дээ тийм тас гар нөмрөгдсөн. Сүртэй гих чинь одоо бүсгүйг буцаж хахад нь зам дагаад араас нь давхиж ийсэн гэдэг. Тэгээд яг энэ үед одоо удуулгаа болох эргэж харчаа тий одоо сэтгэл нь хөдлөөд инээгээд ч юм уу илгээ өчт инээж ийсэн гэдэг л дээ. Гэхдээ машиныг даган давхиж овоон дээрээс тэр залуу үдсэн тухай удуулын сэтгэлд юм маш тодор үлдсэн байна. За буцаж ирсэн хойноо залуу дарга үе бодогдоод байдаг болцсон байсан. Сэтгэл гэгэлзээд байж исэн чинь төд бодлого хөлийн цэргийн дугаар ангиас гээд захиа ирж байгаа байхгүй. За тэгээд залуунаас хай сэтгэлийн үгтэй загтлууд ингээд ирсэн. Цэргийн залуу дарга удвал сэтгэлээ илчилсэн загтал. Удалгүй залуу даргаас насан туршдаа ханилан суугаач гэсэн гэрлэг саналтай загтал хүртэл ийсэн юм байна. Тэгсэн чинь удвал ахаатан болохоор түүнийг нь зөвшөөрөөд өөрийнхөө гэрийг бариач өрхний чинь осыг татъя да гэсэн утга агуулгатай захиаг хүртэл эргүүлээ битсэн баг. Гэвч тэрхүү зөвшөөрсөн гэдэг тэр хамтдаа амьдрья гэдэг зөвшөөрсөн захиа нь эзэндээ хүрч чадаагүй. Учир нь загтлыг тээж явсан шуудангийн тэрэгний жолооч зорчигчд одоо замын турш архитан сохтурж явсанс болоод осолдсон байгаа. Осолдоод машин нь тэр загтал нь машинтайгаа хамт шатцсан юм байна бүр тэнд. Ахаатан хожим тэндэл миний анхны хайр, анхны амьдрал шатцсан юм да. Арх амьдралд балаг тарьдаг эд юм да гэж гүнээ сэтгэлтэй харамсан үйлдэлсэн тухайга өгүүлсэн байдаг юм. За энэ үйл явдал яг за зүгээр нэг түрүүн одоо чойнмиг орж ирж хахад ч юм одоо сүрэн жавгааг тэнд ингээд арх уугаад ингээд яваад хахад гаргаж байгаа хандлага нь ер нь бол арх гэдэг юмд бол хатуу байр суурьтай ханддаг буруу гэж үздэг талын эмхтэй бол мөн үү мөн. Яагаад тэгж боддог болсон бэ ч баг магадгүй эндээс тэр тийм байна. Ихэлсэн байж магадгүй байхгүй багаар. Тэгвэл саяны энийг ярихлаар танд нэг юм кино бууж гэнэ үү? Ямар кино юм л та. Манайхан одоо үзэж байгаа үзэгчд маань сонсогчд маань яг энэ түүхийг сонсохоор нэг тийм кино бууж гэнэ үү? Залуухан сэтгүүлж үзэсгэлэнтэй охин хөлийн цэргийн отруудаар очиод тэгээ тэнд нь нөгөө залуу Сувраган цэнхэр яг Сувраган цэнхэр улс киноны зарим сцен яг энэ удуулгаан хайрын түүхээс санаа авсан мэт харагддаг. Магадгүй зүгээр энэ тухайга хин нэгэнд ярьсан байсан амнаас амд амж явж байгаа тэгээ Сувраган цэнхэр улсыг бичиж байгаа хүн шингээсэн байх ч магадгүй. Эсвэл яг ийм адилхан түүх хоёр тал болсон байхыг ч бас үгүйсэхгүй. Тэгээд хотоос ирсэн залуухан сурвалжлагч хөлийн отроод сурвалжлага хийгээд ингэж байгаа үе мүй тэгээд нөгөө нэг араас нь давхиж байгаа үе мүй гэдэг чим ерөнхийдөө энэ зүйл бол нэг тийм уур амьсгалыг ямарчсан өгсөн байж магадгүй л гэж бодоод байна. За түүний бүтээсэн энэ их гавья одоо бүр дуудах юм бол барахгүй учраас би зүгээр юм гой зүйлсүүдийг л дүүжсэн юм байгаа шүү. За түүний хувьд бол одоо уран бүтээл болон төр нийгмийн зүтгэлээрээ дотоодын болон гадаадын олон нэр хүндтэй шагналыг хүртсэн Монголын хамгийн олон одон медальтай эмэгтэйчүүд юм. Нэгт 109-оор тооцогдноо. За түүний зүгээр гол шагналуудыг л дурдъя л да. Бүгдийг чадахгүй гол шагналууд нь. Бүгд найрамд Монгол ард улс 1976 онд Чангас зогсоо 2 Булган ханган Эрдэнэ зохиолоор нь Монголын зохиолчдын хэвлэлийн шагналыг одоо олгосон. 1946-1966 онд Алтан гац одныг хүртсэн байдаг. 1956 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртсэн. 1971 онд одоо ардын өвсгөрийн 50 жилийн явгар гэсэн үг байхгүй тий. Сүхбаатарын одонгоо шагнагдсан. Өөрөөс нь их хувь заяа Раманаараа 1978 онд Бүгд найрамдах Монгол ард улсын төрийн шагналыг хүртсэн. Ийм зохиолч талаасаа гэдэг юм уу тий ийм байна. За олон улс талаасаа гэх юм бол олон улсын шагнал гэх юм бол Дэлхийд дахны инх таймны Жолио Кюрийн шагнал гэдэг лөө тий. Жолио Кюрийн шагналдаг баха. Энэ нэрмжит шагнал алтан медалийг 1964 онд хүртсэн байгаа. Жолио Кюр гэдэг байгаа энийг болохоор дэлхийн инх таймны үйл хэрэгт оруулсан хувь нэмрийн шагнал гэж ойлгож болох юм. За энэхүү шагналыг Монгол улсаас 3 хүн хүртсэн байдаг. Түүний анхных нь 1964 онд Сономын удуулга хүртэж байгаа. Тэгэхээр одоо эн чинь Жолио Кюр ингээд кирлэг бичсэн учраас би ингэж уншаад байна. Та нэг давхар чеклчих уу, шалгачих уу. За тэгээд энэ Бүгд найрамд Монгол ард улсаас 3 хүн, ер нь нөгөө Монгол улсаас 3 хүн хүртсэн байдаг нь нэгт нь болохоор 1964 онд Сономын удуулга дэлхийн инх таймны одоо үйл хэрэгт оруулсан хувь нэмрээр энэхүү шагналыг хүртсэн байх нь. Хоёр дахьт нь болохоор Дондгийн цэвэг мэдгүй. За тэгээд Дондгийн цэвэг мэдгүй ч юм болохоор одоо нөгөө би андуураг бол 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орон болоход тэр энэ дээрээс үг хэлж байгаа хүн Дондгийн цэвэг мэдгүй бас байх ёстой байх. Андуурчаагүй байгаа да. За 1972 онд Юмжаагийн цэдэн бол энэ шагналыг хүртсэн. Монгол улсаас 3 хүн инх таймны гэдэг юм энэ шагналыг хүртсэн байдаг юм байна.
За ингээд зохиолчдын хувьд за би энийг нэг давхар хараадах юм. Мөн байлгүй яах. За Аз Африкийн зохиолчдын Лотус гэдэг шагналыг 1973 онд олон улсын энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн Монголын цор ганц зохиолчор тодорч 1973 онд энэ хүү шагналыг хүртсэн байдаг. За Зөвлөлт улсын ард түмний найрамд лодныг 1978 онд хоёр орны хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлээд Зөвлөлт улсаас бас шагнажээ. За тэгээд Францын нийт сэтгүүлтэн олон улсын арчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг эмэгтэйчүүдийн байгууллагыг амжилттай удирдсаны учир бас хүртсэн байдаг. Энэ болохоор Ижени Котны медаль гэдэг юм биш үү? Ижени Котны медаль гэдэг энэ шагналыг хүртсэн. Энэ болохоор олон улсын арчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гэж байгаа шүү. Тэгэхээр нөгөө нэг нийгэмд эмэгтэйчүүдийн үзүүлж байгаа байр суурь те нөлөөлөл энэ болгоныг бас Монгол улстай одоо эмэгтэйчүүдийн холбоог өдөртөн ажиллаж байхдаа гүйцэтгсэн тэр их гавьяаных нь одоо юунд олгосон ийм шагнал байх юм байна. За гэр бүлийн хувьд гэх юм бол Удуул ахаатан нөхөр нөгөө багаж авгаатаа суусан гэсэн тий. Багаж авгаатай 1944 онд 20 гаруй хүн насндаа учирч гэрлэж өн ватар, өн тэгш, өн сайхан хэмээх 3 хүү, өн дэлгэр хэмээх 1 охин төрүүлж өсгсөн байдаг. Хэдийгээр 1965 онд орчимд одоо гэр бүлийн амьдрал нь хоёр тишээ болсон байсан ч гэсэндэ тэрээр хүүхдүүдтэй ажил амьдралын замд нь хөл тавиулах хүртэл хойд эцгийн гар харуулаагүй өсгсөн гэдэг. 4 хүүхдээ хойд эцгийн гар харуулаагүй өсгсөн. Хөлийн 4-нд гарын ганцхан ажил амьдралын золгон золготл энэ хүн өсгсөн байгаа. За тэгээд тэр хүн өөрийнхөө бас амьдралыг энэ хүн маань хэлэхдээ амьдралын хоёр тал гэж байдаг. Нэг нь нийгмийн хөдөлмөр, нөгөө нь гэр бүл юм гэж хэлсэн байна. Хариуцлагатай ажил хийж яваа эмэгтэй хүнд энэ их хэцүү. Би ганцхан нийгмийн хөдөлмөрийг голлон сонгож явсан юм билээ. Тийм учраас нөгөө талдаа гэр бүлтэй их хохирол үзсэн. Хэмээн сэтгэлийн үннээ бас ингэж ярьсан байдаг. Түүний ууган хүү Өнбаатар ээжигээ дурсахдаа ээж минь дөлгөөхөн, уур уцааргүй хүн байлаа. Хүүхдүүдтэй гар урж байсангүй. Харин үг хэлэхдээ хатуу, гол нь дончтой гэж ихтэйхэн. Хатуу үг гэдэг чинь тархин дундуур цохоод авснаас илүү байдгийн билээ гэж хэлж байгаа. Тэгээ удуулах хатан бас их өглөгч хүн байсан бөгөөд хөдөө гадаа явахдаа машиныхаа ард төстө баахан чихэр, боов, алчуур, өнөртөө ус хийгээд олдсон айл болгондоо хүн бүрд юм өгч өгдөг ийм хүн байсан гэж байгаа. За тэрээр бэлтгэл хурандаа дорж гэдэг хүнтэй насны эцэст нэг цайгаа хувааж унаа гэдэг шиг те хандлан суугаад хоёр хөгшин маань цайгаа хувааж сууж амьдралын сүүлийн жилүүдэд өнгөрүүлсэн байдаг. За удуулах хатан бол Бүгд найрамд Монгол Улс улсын ардын хурлын депутатаар 10 удаа сонгогдсон 40 жил төр түшилдсэний 22 жилд нь ардын хурлын тэргүүлэгч гишүүнээр ажилласан. Төрийн хариуцлагатай зүтгэлтэн байсан. За тэгээд тэрээр өөрийн тухай гэдэг нэртэй шүлэг бичсэн байт юм байна. Уншихад төвхтэй ном гэлээ би. Учрахад төвхтэй нөхөр билээ би. Уншсан хойно хаймааргүй ном байхсан, училсан хойно салмааргүй нөхөр байхсан. Ханилахад амаргүй хүн гэлээ би. Ханилахад халгүй нөхөр байхсан. Ойлгоход ярвахтай ном гэлээ би. Олдоход жирийн нэгэн билээ би. Хэмээн одоо өөрийнхөө амьдралын талаар ийм шүлгийг бас буулгасан байт юм байна. За ингээд 20 дугаар зууны манлай төр нийгмийн зүтгэлтэн Сонмын удуул маань 1991 онд 70 наснда таалд өгсөн ч түүний үйл хэрэг бүтээлүүд одоо хүртэл мөнхөд оршсоор байгаа. За Сонмын удуул бол зөвхөн нэг хүний түүх биш. Энэ бол 20 дугаар зууны Монголын шинжлэл, соёл, эмэгтэйчүүдийн хөгжил, удаг зохиол, уран зохиолын хөгжил гэх мэтлэн маш олон өргөн олон тийм салбаруудын хөгжлийн түүх юм гэдгийг төгсгөлд нь хэлхэн зүйтэй. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг төр зохис буяар Улаанбаатар төмөр зам болон чанартай амьдрын Морьтон резиденц ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар мөн ТV телевиз зам 83.3 107 студионы од манд радиогоор хүрсэн. За ганушаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За тэгэх баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр
Шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.